Өдрийн мэнд хүргэе. Яг одоо миний дэргэд хашаандаа сайхан амьдрий. Айны санаачлагч Түн Баяр ах маань зогсож байна. Бид хоёр өнөөдөр та бүхэндээ нөөтийн буцаан алгалтаараа татвараа төлж үзүүлэх нэ. Тэ маш амархан, шимтгэлгүй амар олон давуу талтай байгаа. За та нар ямар нэгэн хэмжил ирсэн байгаа юу? Над дээр одоо e-баримт гэдэг аппликейшн хүн болгонд байгаа тийм ээ. E-баримт аппликейшн дээр маань бол одоо юу ирсэн байгаа? Газрын төлбөрөө одоо төлөх үү гэдэг. Тэгээ буцаан алгалтаараа газрын төлбөрөө төлөх үү гэдэг тийм мэдээлэл ирсэн байгаа. За ингээд оронгууд e-баримт аппликейшн руугаа оронгууд таны 21 оны 3 дугаар улирлын буцаан алгалт хэд байна. Тэгээд та сонгон хайрханд байрлах газрын төлбөр 616 төгрөг гэж байна. 600 гэхээр одоо 1000 биш те 616 төгрөгийг буцаан алгалтаас төлөх бол одоо тим гэд дарна гэсэн байгаа тийм. Тэгээ би одоо та бүхэнд бас төлж харуулъя. За ингээд тим гэд товчиг ингээд жагталчлаа. Тим гэд хүмүүс тим товч дардаг. Тэгээ манай хашаандаа сайхан амьдрыг группийн 360 мянган гишүүн бол маш их хариуцлагатай амьдрах хашнаа сайжруулдаг ийм сайхан хүмүүс байгаа. Тийм Монгол орон даяар та бүхний хүлээн зөвшөөрч байгаа. За тэгээ тим гэд дарцсан. Одоо илгээх гэд дарахад би бол одоо буцаан алгалтаас авах мөнгнөөсөө 616 төгрөгийг өөрийнхөө одоо газрын төлбөрт ингээд төлөх нь байна. За ингээд илгээх гэд товч дарчлаа. За та бүхэн зарж байгаа бол илгээглээ гэж байна тийм ээ. За тэгсэн чинь тань дахиад бас ирж шүү дээ. Мессеж ирж байна. Тэгсэн чинь ингэж байна. Ахад төлбөр гарч ирж байна тийм ээ. Тий. 21 оны 3 дугаар улирлын буцаан алгалтаас та сонгон хайрханд байрлах газрын төлбөрөө буцаан алгалтаас төлөхийг хүсвэл дахиад тийм гэж дарна гэж байна. Одоо нэг та болохоор нөгөө эзэмших газрын төлбөр гэдэг маань болохоор газар ашиглаж эзэмшиж байгаа тохиолдолд үүсдэг ийм татвар байгаа, төлбөр байгаа. Тэгэхээр та болохоор нөгөө нэг 2-оос 1-ээс дээш газар таах нь шүү дээ тий. Тийм байна. Тэгэхээр дахиад ингээд дараагийнх нь газрынх нь хэмжлэх нь бас энэ бол нөгөө манай хүүхдийн газар байна. Тийм тэр бол одоо бас нэг эцэгхийн нэр дээр хүүхдийнхээ нэр дээр авсан газар багш гэн. Тэгээд энэ дээр бас тийм гэд даръя. За дахиад илгэлээ. Та бүхэн буцаан алгалтаараа нийтдээ 5 төрлийн татвар төлөх боломжтой байгаа. Үүнд газрын төлбөр, газрын үйл хөдлөх хөрөнгийн татвар, үйл хөдлөх хөрөнгийн татварууд авт тээвэр эзэмшигч болон автын татвар гэж байдаг. Тэгээд дээрэс нь галт зэвсэг эзэмшигч бас татвараа төлөх боломжтой байгаа. Тэгтэл таны буцаан алгалтын дүн 2 төрлийн татвар төлөх боломжтой байвал эхний ирсэн хэмжиллээ ингээд нөгөө нэг тим гээд илгээсний дараа дараагийнх нь бас гарч ирэх нэ. Тэгээ таны мөнгө хүрчэвэл ингээд бүх төрлийн татваруудаа ч гэсэн төлөх боломжтой хана шүү дээ тий. Тийм байна. Тэгээд одоо бас нөгөө татвар газрын төлбөрөө төлнө гэдэг татрын албан дээр очролдог цаг бас өнгөрцөн юм байна. Бидний гар утсанд ороод ирсэн юм байна. Тэгээд яг нь ер нь бол ингээд газрынхаа төлбөрийг одоо маш бага мөнгө шүү дээ. 1000 дотор 5-600 төгрөг байна. Энэ болгоныг одоо манай хашаандаа сайхан амьдрын группийн 360 мянган хүн төлчих юм бол маш их хэмжээний хоримтлал одоо үүсээд за энэгээр бол тэгээд энэ гол нь газрын төлбөр, газрын татвар чинь бас орон нутгийнхаа төсөвт тухайн одоо дүүрэг нийслэл аймгийнхаа төсөвт ордог учраас одоо энэ багч гэсэн бид нар олуулаа ингээд төлчих юм бол энүүгээрээ буцаад одоо амьдрах орчныг сайжруулах тийм ээ. Дүүрэг нийслэл чинь бол дандаа л хүүхдийн тоглоомын талбай хийдэг, гэрэлтүүлэг хийдэг, зам талбай хийдэг, камержуулт тавьдаг. Тэгэхээр бид нар бол газрынхаа төлбөрийг багч гэсэн ингээд төлчих юм бол энүүгээр бол орон нутгийн хөгжил буюу одоо таны амьдарч байгаа орчны одоо сайн сайхны төлөө бол ингээд зарцуулагдах юм байна. Татвар гэдэг чинь угаасаа ер нь л тийм шүү дээ тий. Тэгэд нөгөө дахиад нэг нэмэлт мэдээлэлд одоо хашаандаа сайхан амьдрал группийнхаа гишүүдэд мэдээлэх гэж байгаа учраас газрын төлбөр, газрын татвар хоёр маань бас жоох ялгаатай байдаг. Газрын төлбөр нь болохоор ингээд нөгөө та бүхэн эзэмших гэж ярьдаг шүү дээ тий 15 жилийн хугацаатаагаар эзэмшиж ашиглаж байгаа бол тэн дээр газрын төлбөр гэж үүсдэг. За харин 0.7 га буюу иргэд нэг газар өмчлөх хэрэгтэй байдаг тий. Тэр тохиолдолд болохоор та бүхэн газрын үйл хөдлөх хөрөнгөний татварыг төлдөг. Газрын үйл хөдлөх хөрөнгөний татварыг болохоор улс орон даяар 97% хөнгөлсөн байдаг. Тэгээд нөгөө нэг аймаг бүс нутгаас хамаарат бас нөгөө нэг хувь хэмжээг нь бас багаар тогтоодог. Тэгээд одоо жишээ нь Түн Баяр ах дээр болохоор ердөө 600 төгрөгийн татвар үссэн байна тий. Тэгээ энэ бол 1 жилийн л татвар шүү дээ тийм ээ. Тэгэхээр 600 төгрөгөө төлөөд одоо аймаг орон нутгийнхаа хөгжилд бас хувь нэмрээ оруулах юм боломж байгаа юм байна. Маш амархан байна. Тий. Тэгэхээр хашаандаа сайхан амьдрал группийнхандаа ингээд нөөтийн буцаан алгалтынхаа мөнгөөр газрын төлбөр, газрын татваруудаа төлөхийг уриалж байна. Бас таны буцаан алгалтын мөнгө хурж ивэл бусад татваруудаа ч гэсэн төлөөрэй. За тэгэхээр хурж байгаа тохиолдолд хэмжлүүд нь үүсч харагдах. Тэгээ манай хашаандаа сайхан амьдрал группийнхаа энэ видеоны доор одоо газрын төлбөрөө төлөөд татвараа бас төлөөд тэгээд скриншот хийгээд комент бичээрэй. Тэгвэл та юу хий? Би тэгвэл зүрх дарна. Та бүхэн тумахаас зүрх хүсч ивэл газрын татвараа төлөөрэй. За баярлалаа. Баярлалаа.